Сайн байцгаана өрхөмөд үзэгчтэй. Манай Сонсны суралцсан подкастын маань нэлж дугаар та бүхэндээ өргөд бэлэн боллоо. За бид нар энэ удаагийн подкастынхаа дугаараар Хүмүүлийн ухааны их сургуулийн Hawks багийн одоо тамирчдыг, залуу тамирчдыг ирээдүйн саксны одуудыг дуудаж өрссөн байна. За та хоёртоо өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За юуны төрөнд хэдүүлээ өөрсдөө танилцуулахаас эхлэе те. Би эхлэв те. Наа инх мөнгө гэдэг бүрэн жаргалын инх мөнгө гэдэг. Би тэгээд одоо програмын ингэж сурч тэгээд одоо 20 дугаар курс сурч байгаа. Тэнгүүтээ Hawks одоо ер нь энэ жилдээ ихтэй эхний жилдээ тоглоод явж байгаа. Тэгээд ер нь сая дуусчлаа да. Намайг болохоор Хоросөрөнгийн Төмөлөн гэдэг. Би энэ жил шилжиж орж ирсэн Хүмүүлэгт. Тэгээд бас эхний жил ер нь оюутны лиг бол дууссан. Тэгээд дараагийн тэмцээнүүдэд оролцох гээд ингээд явж байгаа. Тэгээд олон улсын харилцаанд суралцдаг. За баярлалаа. За тэгэхээр бид нар өнөөдөр юу ярьж байгаа вэ гэхээр одоо юу ярих гэж та хоёрыг дуудаж авчирваа гэхээр урьж авчирваа гэхээр одоо ер нь оюутнуудын саксны оюутнуудын амьдрал ер нь ямар байна, ямар асуудал, сорилт, бэрхшээл бид нарт тулгамдж байна. Ер нь та хоёрын хувийн карьерийн талаар ер нь сакс яаж сонирхцыг болсон. За тэгээд дээрэс нь манай одоо Hawks багийн дотоод уур амьсгал ер нь хамт олонны нөхцөл байдал ямар хөө байдаг талаар магадгүй зүгээр энэ ямар учиртай вэ гэхээр нэгдүгээр курст орж ирж байгаа залуучууд дараа жилээс дахиад орж ирнэ. Би уулын нэг юм сакс мангар сонирхдаг байгаад байдаг. Тэгсэн чинь хинтээ уулзахаа мэдэхгүй. Намайг тэнд юу хүлээж байгааг мэдэхгүй. Ямар баг байгааг би мэдэхгүй байгаа болохоор гэдэг үндслээр хэдүүлээ бас энэ нэг юм гоё гаргаалгаа гаргаж өгөх зорилгоор ярилцъя гэж ирсэн. За тэгээд урилга хүлээж авч ирсэн та хоёртаа маш их баярлалаа. За баярлалаа. За их мөнхөс эхлээд гоё ярилцъя. За та хоёрын ер нь спортын карьер хизэнээс эхлэв. Төрөд шууд кис зүгэл сакс тоглож эхлэв байх магадгүй. Хизэнээс энэ миний одоо энэ ур чадварыг олж нээх болов. Ер нь бол би яг анх 10 жилээ төгсдөг жилдээ анх сакс тоглох сурсан. Ер нь тэрнээс өмнө зүгээр ингээд ер нь нэх мэдгүй байж байгаа. Тэгээд тэгж яхтаа би анх нэг Evolution гэдэг одоо эсвэрийн клуб байдаг байхгүй. Тэр клубт ингээд анх ингээд ороод тэгээд тэнд ингээд тамжидгаа багш тэр анх ингээд яг бүх юм ихнээс ингээд заалуулаад дэгжил анх саксан журны аяр дуртай болсон да. Тэгээд яг оюутан болоод тэгэхэд яг одоо энэ маань сургуульд яг тоглолдог ингээд манай ах тэгээд тэнд ингээд заадаг ус ганаа гэд. Тэгээд би яг ганаахт ингээд юм ярьж байгаа тэгсэн чинь ингээд Hawks гэдэг баг оюутны лиг ингээд баг байдаг одоо тэгж оюутны лиг ингээд амар том тэмцээн ингээд анх тэгж тийм мэдээлэл аваад тэгээд оюутан болж орж ирэнгүүтээ ганаахтайгаа ер нь ярьж байгаа л хүмүүлэгт ороод тэгээд анх багшд биш ганаахаараа асуулах гэж байгаа л тэгэл анх орж исэн та. Тэгээд багшд нааг оронгууд за би ямар ч чамайг харъя тэгж яг бэлтгэлээ ингээд сайн хүчтэй гэдэг л бэлтгэлээ ингээд сайн хийгээд чадвал ингээд багтаал орох асуудалгүй байл. Тэгж л анх орсон. Их буянтай ганаах ба шүү. Тий, ганаах бол их тусал. За миний хувьд болохоор Hawks миний одоо карьер шүү дээ. Ер нь карьер гэж байна тийм. Эхэлсэн цагаас. Эхэлсэн цаг бол ер нь бол нэг 5 дугаар ангиас 10 жилийн 5 дугаар ангиас хойш ихсэн юм уу. Тэгээд 5 дугаар ангита сургуулийнхаа шигшээ тоглодог байсан. Тэгээд сургуулийнхаа шигшээс тэмцээнд ороод тэгээд дүүргийнхаа шигшээ мөшөөдүүдтэй дүүрэх тоглоод нийслэл тоглоод гэж явж байсан. Тэгээд оюутан болоод би чинь худалдаа үйлдвэрлэлийн сургуульд орсон. Худалдаа үйлдвэрлэлийн сургуульд ороод тоглох гэсэн боловч биштэд. Тэгээд ер нь бол бас худалдаа үйлдвэрлэлийн сургууль чинь нэг Мойс их сургууль болсон шүү дээ. Нэг нийлээд. Тэнгүүд Мойс болонгууд нь Мойс тагс семестр сураад тэгээ Мойсаас гараад гэвч аваагүй зүгээр яг гараад тэгээд саксаа ерөнхийдөө жоохон хайцсан болцсон байсан. Тэгээд өмнө жил болохоор буцаж сураад тэгээд бас уул нь бол сакс тоглох гэж бол сургуульд ороогүй. Тэгээд яг сурах гэж орж байгаа тэгээд сургуулийн тэмцээнд орсон чинь тэгээд ялч шигшээ огтны дуудагдаад ороод тэгээ буцаж тэгээл листэ нэг саксандаа дуурлаад гэх юм уу буцаж тогломоор санагдал тоглоод тэгээд энэ жил болохоор Хүмүүлийн ухааны их сургуулиас тоглох гээд багштайгаа шууд нүүр тулж яваалзаа гэх юм уу 9 сард шууд ирээд шууд нүүр тулж яваалзаа тэгээд багшаа би ингээд сакс тоглолт юм аа ингээд шалгуулад Хүмүүлэх тогломоор байна гэд ер нь бол сакс тоглох гэж орж ирсэн. Ер нь тийм хөвтнаа. Янзтай. Хэдээс ихсэн гэлээ? Би 12 дугаар анги. 12 дугаар ангиас 5 дугаар ангиас. Тэгэхээр чинь юу юм бэ те? Ахлах дунд ангиас эхлээл
сонирхолтой байсан, дуртай байсан. Тэгтээс яг нэг албан байгууллагт сургуульд харьяалагдчих гэж юм уу. Тэрнээс бол годом энэ төрөөс саксны байрны шийдэл тавьсан л да. Албан ёсны тоглож эхэлсэн үе гэж тоолмоо юм да тийм. Хобби нь арай нэг мэргэжлийн шинжтэй болж эхэлсэн байх нь байна. Зөв. За ингээд явж эхэлсэн байх нэ тий. За ер нь одоо ингээд их сургуульд оюутан болж орж ирээд тэр нь бол тэмүүлэн бол ер нь хэлж байна. Ер нь бол нэг тоглох гэж үзээгүй. Анханасаа сурыг гэсэн зорилго тавиад сурах гад ирсэн чинь сонирхолтой санагдаад орсон байдаг. За Hawks гээд нэг багт ороод үзлээ. Ер нь ямар шуу юм байна? Сонирхолтой юм байна уу? Хэцүү юм байна уу? Сорилт бэрхшээл байсан уу? Уур амьсгал талаас эхлээд нэг хэдүүл ярьж үзье төхөө. Ямар оюутнууд байдаг юм байна? Анх ямар байсан гэдэг талаасаа тий. Наа яг анх орж үзэл дандаа ингэ ахнар л байсан. Дандаа яг ахнар үйж хагаад тэгээд яг намайг анх ороход надтай ч үгүй яг 2 хүүхэд тэгээд бүлдсэн 13 хүүхэд нь дандаа ингэ надаас ах. Тэгж яхад бол ер нь л маа багийн одоо кулчер гэх юм уу тэр юм нь бол ер нь амар яг хоорондоо бүр амар дотно байсан. Яг ингэ нэгнийхээ ингэ юмнуудыг амар сайн ингэ явдаг. Тэгэнгүүт ингэ нэгэнтэй амар хамт ингэ байдаг. Тэгээ холбоотой. Яг бэлтгэл дэнгүүтээ ер нь тэмцээнээс гадуурх үедээ ингэ амар ингэ олуулаа ингэ хамт ингэ байж чаддаг. Тийм биз. Яг анх орж ирэхэд. Тэгээд яг тэрний дараа жилээс яг ахнар төгсөөд одоо ингэ ахнар төгсөнгүүтээ би өөрөө ингэ ахна болж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг бас яг тийм байх гэж хичээж байгаа. Гэтэ одоогор яг нөгөө нэг одоо ер нь бол баг шууд ингээд 14 5 өөх шууд ингээд нэг нийлэнгүүтээ ингээд шууд удаан. Шууд одоо ингээд нэг байж чадахгүй. Амар удаан хугацаа хэрэгтэй. Тэнгүүд тэр нь яг дөнгөд энэ жил болохоор яг ингээд ихэнх нь дандаа ингээд бүгдээр нэгнийг танихгүй хүмүүс байгаа учраас ингээд жоохон нэг жил жоохон нэг ингээд нэгнтэйгээ дотнос чаянж чадаагүй. Тэгэд яг удаад ирэнгүүтээ яг тэгнэ л гэж боддог. Тэрнээс биш ер нь бол бүгд ер нь сайн мундаг хүмүүс. Тийм л энэ. Тэмүүлэлт ямар байсан бэ? Миний хувьд л анх орж ирэхэд ер нь бас нэг шинэ сорилт байсан. Бас яг ингээл таних 14 хөтлөө шууд ингэж ороод шууд бэлтгэл хийх бол угаасаа эйгүү байсан. Тэгэл өөрөө ер нь нэг тийм би бас миний нөгөө хувь хүний юу амар нөлөөсөн байхгүй. За одоо энэ бол гэхдээ надад хэцүү байсан байхгүй хэлж байгаа. Би өөрөө нэг тийм ингээл төрүүлж чиж ингээл нээлттэй юм биш болохоор ингээд жоохон ингээд нэг баг шиг болох гэж одоо нэг ойлголцолтой болох гэж миний хувьд л жоохон удсан. Тийм тэгээд Hawks багт ороод ер нь бол бэлтгэлээ бол бид нар маш сайн хийсэн. Энэ жил бэлтгэлийг бол үнэхээр сайн хийсэн. Зүгээр ганц хоёр жижиг асуудал байсан нь юу гэхээр бид нар бол баг энэ багийн 80% ростер нь одоо шинжлэгдсэн бүрэлдэхүүн байсан. Тийм болохоор бид нар зүгээр жоохон ойлголцол жоохон тиймэрхүү юм л дутсан байх гэж бодож байна. Итгэлцэлтэй. Тэгээ багийн соёл нэг тиймэрхүү юм л жоохон дутсан байх гэж бодож бусдаар л яг гоёсан. Тийм. Зөв. Нэрэ түрүүн их мөнх хэлсэн. Эд бас баг үнэл зөв шүү. Ер нь бид нар ингээд баг болно ихээр баахан нөхдүүдийг нэг газар тавиал шууд баг болохгүй ялтчихв. Бид нарт юу хэрэгтэй болно? Би бинийг ойлгох хэрэгтэй болно, таних хэрэгтэй гарна. Бараг худалч нь би биенийхээ үйлдэлийг урьдчилан таамаглах шаардлага гарч магадгүй те сакс юм чинь. Би өөрөө нөгөө саксны ямар ч фигур байхгүй учраас яг энэ соёлын ард нь ямар юм болдгийг сайн мэдэхгүй байна. Тийм. Ер нь саксчид тэгэхээр одоо юу гэдэг спортын өмсөл гэж ойлгодог байсан болохоос шууд яг тэнд нэг юм ямар холбоо үүсдэг, ямар сэтгэл зүй байдаг гэдэг нэг юм ер нь анзаарч байгаагүй юм байна. За тэгэхээр сая оюутны шишээ болсон. Оюутны лиг. Лиг болсон яг оюутны лиг болсон. За оюутны лиг болох үеэр ер нь ямар шуу байв? Ямар багтай тоглов? Хэр байв? Хэцүү юм юун дээр байв? Бид нар яг ямар алдаа гаргачихв? Бид нар ямар давуу талтай байв? Ер нь тийм анзаарсан уу? Лиг үеэр? Ер нь л яг оюутны лиг одоо нэг 8 хөр 16 баг байгаа. Тэгвэл яг тэр төртөө яг бид бүгднтэй нь яг тоглоод ер нь л оюутны лигт бол яг тодорхой хэдэн сайн багууд бол бүр аим хүчтэй багууд л байгаа. Манай бол харьцангуй ер нь залуу баг юм. Одоо нөгөө итүүгний эрвсүүд энэ чинь одоо амар доорхоо. Тийм итүүгний эрвснүүд Мойс сайн даварна. Ер нь сайн багууд байгаа. Тэнгүүд яг тэдэртэйгээ ер нь бол гоё тоглоод тэгэл үлрэлтээ бол 6-аар гарлаа. 6 одоо бүсийнхаа 6-т 8 багийнхаа 6-аар нэлээд доогоор гараад. Бол өмнө жил мэлж маах чи 2-оор гарсан шүү дээ.
Бүрэлдэхүүн сайн байсан. Тэгээд энэ жил залуу байсан болохоор тэгээд ялч. Тэгээд яг 6-аар гараад плей-оффдоо Одгон Тэнгэргээс сургуульд тоглоод тэгээд тэдэрт ялч 2-0 талсан. Тэгээд тэр тоглолтууд дээр ер нь л нэлээд хүчтэй үзсэн. Яг сүүлийн байж болох яг бүхэл юмараа тоглол. Тэгэл яг сүүлийн 2 минут 3 минутын дээр л хожигдсон. Тэрнээс биш яг бид нар бол яг тэр тоглолтууд дээр сэтгэл хангалуун байдаг. Маа багаар бол. Тийм ер нь бүр ингээд ямар ч амралт байхгүй сайн бэлтгэлээ хийж бүр тийм сайн үтсэн ер нь. Тийм зөв энэ л аягүй зөв шүү. Бид нар ингээд нэг зарим нэг тоглолтын дээр ялагдсан байлаа гэдэг бид нар ста бүтэхгүй гарууд марууд ста яарлаа энэ төр гэж юусоо бодоод хэрэггүй. Эн чинь өөр аягүй том ялалтын эхлэл нь ингэж эхэлнэ тий. Магадгүй бид нар дараа жил одоо та хоёр чинь төгсөх болоогүй шүү дээ. Бараг 2 жил байна уу? Надад бол 2 жил. Тий. Тэмүүлэн дахиад 3 жил 2 жил байгаа. Тэгэхээр чинь магадгүй дараа жил хэдүүлээ бүр хүчтэй болоод тэрний дараа жил бүр бараг л төв дэлхийг донслох суусан болоод гараад ирнэ. Тэр үед магадгүй ингээд хэдүүлээ 2 жилийн дараа подкаст хийнгүү тэмүүлэн ярих нь шүү дээ. Мангар том цом тавьсан. Тэгээд бараг медалууд нь дүүрээд медалийнхаа ардаас өөр харагдахгүй тийм бараг сууж. Аварга бол дахиад нэг подкаст дээр. Яг аварга авахаараа ингээд нэг харахад гэж байлаа. Тий. За лигд ингээд ороод үзчихлээ. Магадгүй одоо бусад багуудыг ингээд харж байхад ер нь тэднэрт ер нь яг байдаг зүйл биднэрт байдаггүй зүйл ч юм уу эсвэл тэднэрт байдаггүй боловч бидэнд байдаг зүйл ер нь юм анзаарагдав ямар шүү ер нь байв. Биднэрт байгаа тэдэрт байдаггүй зүйл гэвэл ганц хоёр юм байгаа. Тэр нь бол нөгөө нэг сагсчи ер нь бол нөгөө нэг эрэм баг дотор амар эрэмптэй. Одоо бусад багууд ер нь эрэмбэрээ ингээд төрүүлж орчихсан ах нар нь дэнгүүтээ дүүнэр нь гэдэг тийм амар дээрлэлт гэх юм. Гэтэ тэр нь жоохон эрүүл дүүнэрээ хурцлж байгаа. Тийм ч ингээд одоо нэг юм сонсоход бол бусад багуудын ингээд ах нар нь 3-4 цаг ингээд дүүнэрээ бөмбөг ахуулаа л энэ. Дүүнэр ерөөсөө ямар ч ерөөсөө шидэхгүй. Тэгэж яг нэг тийм юм болдог. Тэрээс бол манай бүгдээр яг өмнөд тийм байхгүй. Яг бүр одоо багт ингээд бүгд юм эрх тэгш юм уу? Яг бүгд тийм л юм байдаг та. Байхгүй юм зан чанар гэвэл. Харин биднэрт байхгүй юм гэвэл ер нь л бидний яг сагсаа ер нь л хангалттай сайн тоож чадахгүй байна л гэж харагдав. Яг одоо ер нь оюутны лиг ер нь яг суралцахаасаа илүү бас бусад ингээд амар оюутнуудад амар хэрэгтэй юмуд бас ингээд амар байгаад байгаа байхгүй. Оюутны лиг гэдэг ер нь амар алдартай ер нь амар хүүхдүүдийг сайн татж чаддаг. Одоо манай сургууль яг сайн анзаарвал ер нь эрэгтэй хүүхд ер нь амар асар цөөхөн. Ер нь л 3-1 нь байна. Тэгэж яг эрэгтэй хүүхдүүд угаасаа нөгөө нэг зорилго нь ер нь 10 жилдээ яг ингэж яг оюутан болоод орж ирэнгүүтээ нэг яг сурах нь яг бас биш байгаад байна үү дээ. Одоо яг оюутан лиг тоглох моглох эсвэл өөр янз бүрийн юм хийж үзэх. Тийм бодлууд нээр байд. Тэнгүүд манай сургуульд яг тэр нь яг хангалттай биш байгаа болохоор манай сургуулийг сонгохгүй. Өөр илүү багтай, илүү тоодог гэх юм уу. Тийм л гэх. За хэдүүл энэ сэдврүүд хийж байгаад орно. Яаж ч удахгүй орно. Тэмүүлэн анзаарчихсан юм байна уу? Надаач гайгүй дээ. За би их асуултаа мартчихсан. Бусад багуудыг бодох юм бол бидэнд байдаг боловч тэдэнд байдаггүй зүйлүүд ер нь юу бай? Бидэнд байдаг боловч тэдэнд байдаг. Бидэнд байдаг гэвэл манай тоглогчид хувьдаа ингээд өрсөлдөг бүр айгүй их ихтгэлтэй. Тий, тэр нь бол бусад багт байдаггүй байх гэж бодож байна. Миний анзаарснаар бол ингээл багийнхаа найзуудыг дүүнэр ингээл харахаар ер нь бол өөртөө итгэлийн талаар бол яг бусдаасаа бүр хавь ил байх л гэж бодож байна. Байдаггүй тал гэвэл за жоохон тийм хандлага байж магадгүй. Гэхдээ ер нь гайгүй дээ. Гайгүй дээ. Түрүү нь бас нэг мөх хэлж байгаа дээр бас нэмж хэлэхэд бол ер нь нөгөө эргэтгэж гээд байгаа шүү дээ бид нарт одоо магадгүй манай сургууль дээр би бас анх оюутан болж би ч их дээр үе оюутан шүү дээ. Би ч анх 12 онд оюутан болоход Монголд ихтэй сургуулиудын соёл бол ер нь ах нь заадаг, дүүн сонсдог, ах гар зангиддаг, дүү ер нь бол нэг жоохон цохиур авдаг. Нэг тийм сан соёлтой байл байхгүй юу? Дэглэлтийн гэх юм уу да баг нэг тийм байсан. Тэгээд би чинь дараа нь хүмүүлэгт орж ирээд ингээд сургуулийн орчныг ингээд анжаалж хахад энд бол ямар ч тийм курсын ялгаа гэдэг ч юм уу. Ах нар ихээр нэг тийм амар гоц гойд нөхдүүд гэдэг ч юм уу. Тийм байгаагүй.
За бас түрүүний нэг саяны нэг ярьсан эргэжтэйчүүд баг байдгүй дээ гэдэг юм дээр бол бас зөв яг бас хүмүүс сонирн байж магадгүй. Нэг юм хэлэхэд бол ер нь Монголд ихтэй сургуульд элсэн орогчдын ер нь баг би буруу хэлж магадгүй 20-25% нь л эргэжтэйчүүд байдаг. Би би одоо хараад тэгж болоод байгаа юм болов. Шүтээс ч одоо бүр шүтээс гэдэг үнэхээр яг эргэжтэй хүүхдийн сургууль баг тий. Одоо шүтээс бол ер нь нэг жоох ямар усныг би сайн хэлж мэдэхгүй байна. Ямар тийм байгаад байдаг. За манай сургууль дээр бас яг тийм. Бас нэг баах октод эсч ороод байдаг. Тэгэл харангууд нэг юм одоо барыг та хоёр ангийнхан дээр ер нь харж байгаа юу тэрийг тий. Тийм одоо ер нь Тэмүүлэнгийн ангийг бол би анзаарч яхад эдний ангийн барыг нэг 5-1 ч хүрэхгүй дээ. Тийм залуучууд ерөөсөө битүү октод л сууж идэг. Сүүлдээ баг манай сургууль чи ер нь баг октод. Энд сургууль юм шиг баг санагдах дээр тулж шít. За яг энэ бол буруу гэж байгаа юм биш. Тийм нийгэмдэр болж байгаа манай сургууль болж байгаа нэг үзэгдэл юм. Тэгэхээр яг бас нэг талаараа манад баг нэг октын сакс шиг юу байд юм уу? Байхгүй. Тэрийг баг хийвэл баг алах юм шүү. Ер нь хийх. Октын сакс волейбол нь бол харин октын волейбол харагдсан шүү. Тийм байсан. Хөвгүүдийн волейбол гэж байдаг. Бас байдаг юм. Нэг юу байхгүй. Оюутны лиг байгаа юм. Волейболын байгаа. За ямар ч байсан би бол волейболын баг гэхээр их олон октодыг харсан. Тэ. Яг Hawks-ийн гэхээр октод юу н хараагүй. Тэ. Магадгүй хэрвээ эмэгтэй Hawks-тай болоод бас явбал бас барыг арай илүү юу гэж магадгүй те. Сонголт ихтэй байж магадгүй те. Тоглогчтой сонголт ихтэй байж магадгүй. За тийм байна. Тэгэхээр бас яг үнэхээр инх мөнхийн хэл дээр бол одоо бид нар нөгөө сургуулийн хувьд аваад үзвэл нөгөө эсэлтийн хувьд одоо би ч өөрөө эслэн дээр суудаг юм баггүй. Ямар хэдэн тооны хүүхдүүд бүртгүүлж ийгээд аваад үзэхээр ялч хөөсөө хувьд манай сургууль дээр октод илүү давмгаалж бүртгүүлээд байдаг нь бас өөрөө эргээд манай сургуульд октод их орж ирэх юм хүчин зүйл бол тийм байл ямар тааж сонирхолтой статистик ярихад. За нэг тийм байна. За ямар ч үс хэдүүлээ юу яасан. Сая бол манай сургууль дээр байдаг зүйлсүүдэд талаар ярьлаа. За үнэхээр одоо бид нарт бол өөртөө их итгэл байна. Ямар нэгэн байдлаар бие биенийгаа үл ялгуурлах гэх тийм муухай хандлага бас алга байна. Ажиглагдаж байна. Гэхдээ яг зүгээр би ер нь сакснаас жоохон хол хүн ч гэсэн бас ер нь сакс жоохон сонирхно. Зарим гадны гэж одоо хаашаа бусад ихтэй сургуулиудыг харж байхад одоо спортын чиглэлээр мэргэжсэн оюутнуудаа за учир зүггүй цалиу өгөх юм ч хаашаа. Гэхдээ ядаж нэг төлбөрөөс нэг жоохон хөнгөлдөг ч юм уу. За эсвэл одоо юу гэдэг юм. Яг зарим нь бол хичээл дээр нь их тусалт юм байлээ. Дүн дээр нь илүү тусалдаг ч юм уу. Эрц мэрцэн дээр нь аруулаад өгөөрэй гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү юм хажиглагддаг юм байлээ. Ер нь манай дээр тийм ер нь байж байна. Та хэд ер нь тэрийг анзаарч байна уу? Тийм ер нь байна уу? За дүн яриаггүй шүү. За сургуулийн зүгээс өгж болох багахан дэмжлэгч гэдэг юм уу? Би зүрэн дээр нэг жишээ ярьчих уу? Одоо ер нь спортоор орж байгаа хүүхдүүд аль сургууль руу орох вэ гэж бодохгүй зүгээр багштай шууд уулзаад надад итгэлэг өгөх үү? Тэгвэл би ороод тоглоно. Нэг тиймэрхүү яриа. Тиймэрхүү бодол юу нэдэг. Би 10 жилдээ байхад л ингэж харсан. Нэг 10 жилдээ ингээд одоо саксаараа бутаасаа эсвэл спортоор ингээд бутаасаа сайн байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэр өөрийнхөө давуу юмараа ингээд ямар нэг юм олох гээд байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэтгэлэг аваад саксаа тоглоод сурангууд яг тэр оюутанд бас амар даваад л байгаа юм. Ер нь тийм л идэх. Тэнгүүд яг одоо юу гэх юм. Тэр хүүхд яг тэгж ордог ч гэх юм уу. Одоо юу яаж яг хэрвээ тэр хүүхд тэтгэлэг авч ирвэл тэр хүүхд одоо жишээ нь 100% фокус хийж чадж байна гэж аах гэсэн үг байхгүй. Ер нь бол хараар яриад бол сагсан бөмбөгтөд 100% угаасаа татвар төлөв өөр байхгүй. Жишээ нь өөр хэрвээ тэтгэлгүй оюутнуудтай зүгээр ингээ харьцуулахад тэд нар чинь хичээлдээ нэг санаа зовн те төлбөр мөнгөндөө санаа зовн тэнгүүт одоо бид нар чинь за 100% тэтгэлэг авч за 100% гэж ярихгүй зүгээр тэтгэлэг авч байгаа хүүхдүүд гэж ярина шүү дээ. Тэнцээ чи хүүхдэд 100% фокуслж байгаа байхгүй юу? Тэнгүүд бид нар хэдэн хувь фокуслаад байгаа ингээд зүгээр ийм ялгаагаар 100% фокуслж байгаа хүмүүст бид нар үзэх юм уу гэдэг зүгээр ийм яриа бас байж болно. Зөв. Одоо тэгэхээр энэ лигүүд дээр ер нь ялдаг, чаддаг нөхдүүдийг ингээ харахаар одоо жишээлбэл тэр их засаг их мундаг шүү дээ. Сакс айгүй зөв юм. За итүүгэн бас их мундаг байдаг. За гэх мэт ингээд аваад үзэхээр ер нь тэд нар бол ер нь яг тоо хэлж байгаа ярь хийдэг. 100% тэтгэлэг нөгөөд явуулчихдаг.
За тэгээ яг одоо тодорхой хэмжээгээр бол дүнгийн тусалдаг ч юм уу, эрсдээр нь авдаг ч юм уу, эсвэл одоо төлбөрийн асуудал ингээд яваад үзэхээр бас арай илүү спортын гэдэг нь өөртөө давуу тал болдог ч юм уу. Нэг тийм одоо бенефитүүд идлээ дээ. Тэгээд энэ нь бас сургууль дээр яаж нөлөөлж байгаа вэ гэхээр нөгөө лиг дээр бас цойлох, нэр хүндтэй болох энэ боломжийг нь бас үүсгэж байгаа. Тэгэхээр бас магадгүй яг манай Hawks бас жоохон өшөө илүү шат ахихад магадгүй бид нарт илүү сургуулийнхаа нэр хүндийг гаргаж бас спортын хуур чадвар ахиулахад бас энэ талын дэмжлэг баг зэрэг хэрэгтэй байж магадгүй тийм үнэхээр байж магадгүй. Тэгэхээр энийг бас жоохон анхаарах ёстой асуудлуудын нэг юм байна гэж бас харж болох юм. За өөр бас ер нь бас анзаарсан юмнууд ер нь байна уу? Бусад сургуулиудыг нэг харж байхад багш нь өмнө өөр Royal их сургууль багшилдаг байхад надад тийм үйл явдал надад энэ кейс тохиолж ирсэн байхгүй юу? Би нэг олон улсын харилцааны ангид нэг хичээл орох гээд хаалган татаад орсон чинь 2 хүүхэд сууж байгаа. Тэгээд журналын нэрхээр ангида 15-уулаа суудаг. За ингээл эхнээс нь нэрийг дуудсан чи тэр хайцсан ихээр наа чин манай бүхий оюутан наа чи ирдгүй юм гинэ. За дараагийнх нь энэ хайцсан гэсэн чи наа чи одоо манай сургуулийн саксыг одоо нуруунд авч явдаг ганц үг. Наа чи хизээч ирдгүй. Дараагийнх нь асуугаар наа чин тэрнтэй нэг баг наа чи юу н ирэхгүй энэ төр гэдэг. Тэгэл явсан чинь нөгөө л хөл бөмбөгийн оюутан болоод сүлдээ гандбаалын оюутан болоод тэгэл байсан чинь тэр нь ингээл явсан чинь ингээл баг худалчууд сур харвааны оюутан баг болоод байт харвааны оюутан болоод тэгэхээр яг зөвхөн сургуулиудын хувьд бас эсэлтийн бодлогон дээр нэг тэгж явдаг юм байлээ. Нөгөө эсэлт авахдаа багаар нь авчдаг. Би нэг юм хэлж өгсөн надад зүгээр яг энийг нөгөө нэг оюутнууд одоо тэтгэлийн оюутнууд нөгөө бас жоохон буруугаар ашиглаад байгаатай бас ер нь хандлагын асуудал байгаа байхгүй юу? Одоо жишээ нь хэрвээ тэтгэлэг өгч байвал гэрээ их хэвчтэй тий. Гэрээгээ тэрнтэй хичээлдээ ирж суухтай нь уйлдуулж өгөх хэвчтэй. Ер нь тийм л хандлагын асуудал гэж бодод байгаа байхгүй юу? Зүгээр тэр хөвгтийг зүгээр тэр чинь бас алдаж байгаа шүү дээ. Хэрвээ хичээлдээ суухгүй гэдэг чинь тэр чинь ингээд хичээлдээ бол ер нь сууж явах хэвчтэй шүү дээ. Зүгээр яг зөв тий байх ёстой байлгүй. Тийм сагс чинь зүгээр давуу тал болох хэвчтэй байхгүй юу? Яг хичээлээ чигээд сагсааж төглөө явах хэвчтэй байхгүй юу? Ер нь л тийм тэтгэлэг авч ийн гэдэг чинь хичээл хийхгүй нэ гэсэн үг л биш шүү дээ. Тэгэхээр яг тэр гэрээ мэрээ хийгээд гэрээт нь уйлдуулаад тэгж явахгүй бол угаасаа ийм юу үлдэх байхгүй юу? Ийм нэг жоохон буруугаар ойлгох тийм. Тэгээд нөгөө хүүхэд нь хичээлдээ явахгүй дүн ингээл амархан гардаг янз бүрийн юм ер нь л бадна шүү дээ тийм. Ялч нөгөө хиний хэлдгээр давуу талаа зах хэлэх болдог. Оюутан алдна бас тэтгэл өгсөн сургуулиас жоохон алдах байх гэж. Зөв. Бага ялтчих. Тэгэхээр бас би бас нэг талаараа ингээ харахаар оюутнуудыг бас жоохон яадаг л та. Бас ойлгох гэж үзтгэлтэй хоббитай байна, дуртай байна, бас хаймааргүй байна. Тэгтээ бас хичээлээ хаймааргүй байна. Ингээд явахаар бас ингээд яалтчгүй та хэдийн хувьд бол бас сорилттой байгаа баг. Тэгэхээр энэ болгоныг бас ингэж даван туулж хичээж байгаад бас аягүй их баярлж байна. Бас их талархаж байна. Баяртай тий. За тэг яг энэ бас подкастыг бас хүмүүс үзээд бас нэгийг бодох болов гэж бодож байна. За өөр бас сэдвэж авах өөрчлөлөө. За та хоёрыг хичээл сурлага юу нэр байна? Хичээл сурлага бол айл болох тас яг л хичээлдээ суухыг л хичээлтэй. Гэтэ ер нь заримдаа яг 2 дахь өдрийн 4 цагт тоглолттой гэж тавил үнхээр хичээлдээ очихгүй байхаас арга байхгүй. Тийм болохоор яг тэр ер нь амжилт үзүүлэх гэвэл тэрнгүүр амар олон цаг л хичээх хэрэгтэй байхаа. Тэнгүүд хичээл нь жоохон давхцдаг. Зарим өдөр манай бүлэг зарим өдөр 5-аас эсвэл 3-аас улангууд яг нэг 5 дугаар парт мар таардаг. Тэнгүүд яалчгүй хичээлдээ нэг очихгүй. Гэтэ ер нь бол тэрийг нөхөл аль болох асуудалгүй гарах хэлж идэгтэй. Тэгэл таслахгүй гэл. Би нэг юм хэлэх юм шиг нэг манайд байгаа айлд байхгүй гэдэг нэг тийм байсан шүү дээ. За. Тийм манай багш ер нь олдсон ер нь бүх цаг дээр бэлтгэл олж өгдөг гэх юм уу. Тэр нь ер нь бол бараг байхгүй те бас сургууль. Тийм. Тийм цаг олдох юм бол бид нар зориулаад яг бэлтгэл хийлгдэг. Тэр нь л ер нь бас байхгүй байна. Тийм. Манай багшийн нэг жоохон зүтгэл бас байна те. Тийм. Тий. Бас яг хөө бас манай багш бол яалтч зүтгэлтэй үнэн нэг тийм бас ажилтгэлгүй яг хөө. Хичээлээ яаж зохицуулж байна? Хичээл л ер нь зохицуулж байгаа. Тэгээ яг хичээлдээ сууж байгаа. Тийм тэгэнгүүт яг уу яг хичээлдээ бас яг амар яаж болж чадахгүй бүр ингээд тий алж хөвжилж чадахгүй байхгүй. Сайн хийж ер нь сайн сууж байгаа. Тэгэл даалгавраас даалгаврын хооронд даалгавраа нэг хайтайгаа хийгээд дуусгачихсаа л гэсэн тийм л бодолтой хичээлүүд явж байна да. Зөв. Тэгэхээр нөгөө чиний нөгөө төрөний хэлсэнтэй чи баял харагдчих ш тэ. Хүүхдүүдэд ингээд давуу их болгочихоо тэрийг уруулаа ашиглаад хамаг ямаа ингээ хайждаг. Гэтэл манайхан бол тийм шүү байхгүй. Нэг ямаа болгочихгүй бол. Тэгвэл энэ ч нэг асуулт гарч ирдэ. Та хэд өөр нь ажил хийгээд
үздэг үү? Боломжгүй шүү дээ. Бүр байхгүй юу? Би одоо лиг дуусаа шууд ажил хийж эхэлсэн. Тийм үү. Одоо тэгэхээр ажил хийж байгаа хувьд бол одоо ажлын цаг, бэлтгэлийн цаг, хичээлийн цаг яаж зохицуулах вэ? Яг лиг дуусны дараа бол сагсаа жоохон болж гисэн. Солир дуулна л гэсэн үг тийм. Ер нь бол гуруулаа идэж хамт боломжгүй. Тэгэл яг өдөр нь хичээлтэй. Одоо би бол хагасаа бүтсээ нэгтгэд яг ажил хийж эхэлж байгаа. Тэнгүүтээ нэгээсээ хоёр одоо тэнгүүтээ бас жоохон бэлтгэлийн цаг нь багасаад байгаа. Лиг дууссан болохоор. Тэгээд яг 2 дахь 4 дахь хагасаа бүтэн сан бэлтгэлтэй би тэнгүүт хагасаа бүтэн сантай ялч хүчүүлээ. Тэгэл яг хичээлээ хийгээл. Тэгэл тэгж л зогсоолж байна да. Зөв. За нэг юм сонирхолтой зүйл байна. Одоо ингээд сагсаар ингээд хичээлдэг оюутнуудын үед аваад үзэхээр зарим сагсны оюутнууд ингээд юм байна. За би бас энийг өөр газар зааж харж ирсэн юм. Жохон сайн тоглож чаддаг бол бусад газруудтай ингээд гэрээлээ тэдний өмнөөс тоглоод тэгээд тэр байгууллагуудаас цалин аваад тэгээд хичээлээ хийдэг юм бас байт юм байна. Тийм боломж ер нь хэр их байт юм бол та хэд тийм боломж ер нь гарах болов ер нь энийг яа юу гэж бодож байна. Ер нь бол боломж нь байгаа. Гэхдээ лигээс одоо жишээ нь оюутны лигийн ингээ ареал мал бол тэр нь ер нь уяад гэх юм уу? Өөр газар тоглол. Гэхдээ тодорхой хэдэн газар зооцсон. Яг энерги ресурс гэдэг шиг ба. Магадгүй одоо юу гэж хэлэх юм төрөлтч өвдөө одоо. Одоо жишээ нь бидний оюутны лиг тоглож байгаа бол өөр бусад лиг бидрийг бас тоглохгүй байхгүй юу? Ер нь бол. Тэгдэм үү? Бас хэцүү. Одоо жишээ нь дээд лиг тоглож байгаа хүмүүс энэ тийм тоглохгүй гэдэг шиг ер нь төстэй байхгүй. Одоо бид нар хэрвээ тэгж тоглох одоо сайн тоглох хөвцөнд байгаа шүү дээ. Тэнгүүт өөр юу тоглоё гээл Space League, Mega Ender League гэхэлэр нөгөө нэг дөрмөнд нь болохгүй. Цаад холбоо нь бас оюутны лигийн тамирч тоглохгүй ч гэдэг юм тийм юм л байгаа. Тэрнээс ер нь бол одоо сагсаас Монголд амар хөгжиж шүү дээ. Тэр шиг нөгөө нэг ингээд хүүхдүүдийг амар сонирхдаг болсон, амар ингээд мэддэг болсон. Тэгээд тоглол хэлэр гэхдээ ер нь бол оюутны лигт бол болохгүй. Одоо харин хараад тахлаар миний зүгээр ажиллаж байгаа гэхэлэр 10 жилдээ одоо төгсөх анги сайн хүмүүс ер нь бол янз бүрийн газар цалинтай тоглоодох шиг байна. Тэгээд тэгж л харж байна. Оюутан бол болохгүй бах. Ер нь бараг л болохгүй тий. Зөв. Харин тийм цалинтай тоглодог улсуудыг би бас харчаа. Тэр та хэд бас тийм боломж байвал энэ боломжийг ашиглаж болох. Масруулны хүүхд байгаа. Төөгөө ч юм бүр бас ер нь л зөв сайн тэрэнгүүрч сайн гэдэг шүү. Тэгээ бид нар бас нэг тийм чадвараараа бас давхар нэг юм боломж өөртөө нээвэл те энийг бас ашиглавал бас энэ боломж бас гэж харж болох ба. Тэгэхээр магадгүй та хоёрт магадгүй тийм болъё гэвэл одоо бид нарт юу хэрэгтэй вэ нэр нь? Бидэрт хэсэл зүгээр өөрт нь л харин тий одоо өөрт тий яг тоглогчид яг юу хэрэгтэй вэ? Өөрийгөө сайн хөгжүүлэх л бах та. Сайн хөгжүүлээл яг үнэхээр алж иддэг болчихвол тэгээд тэр юмнууд ч одоо үнэхээр өөрт дэр нь тэгэл шууд хүрээд ирнэ шүү дээ. Яг ямар ч туслах дэмжлэг хэрэггүй. Яг өөрийгөө л сайн болгох юм бол яг тэдүүс нь яг ер нь спортыг ер нь тэгж ойлгохдаг шүү дээ. Бие бүр яаж хамгийн сайн бие зовоосон л хамгийн амжилттай л юм. Тэрнээс биш. Зүгээр яг оюутны лиг тоглолдог гээл тийм нэртэй шууд тэгж цалин бол олдохгүй дээ. Зүгээр хамгийн сайн л гэх баг. Өөрийгөө дайчлаа л гэх. Тийм тийм. Ер нь л өөрийгөө л дайчлах хэрэгтэй. Зөв. За тэгэд ямар ч байсан манай цаг бас төгсөж шиг байна. За тэгээ та хоёртоо бас цаг гаргаж ирсэн дэх баярлалаа. За нэг зүйлийг та хоёртоо үлдээ. Магадгүй зүгээр яг уу шинээр бас 10 жилдээ тоглодог байжгаад одоо Hawks орох сонирхолтой байдаг ч юм уу. Тийм хүүхдүүд байгаа бол үзэж байгаа бол магадгүй. За магадгүй 12 дугаар ангийн хүүхдүүд би ер нь төгсөөд хийст орно. Гэтэ ер нь бас Hawks гэдэг багтаа юм тийшээ бас орё гэж бодож байгаа хүүхдч байж магадгүй. Тэд нарт хэлхийг хүссэн зүйл өгч зөвлөгөө байна уу? Ах нарын одоо алтан зөвлөгөөнүүд байна уу? Тэрийг нэг. Тийм нарийн шир юм бол манай багт бол хамгийн хичээсэн л тоглоно. Манай багт ер нь орё гэвэл хамгийн хичээж байгаа нь л хамгийн их минут л тоглоно. Хамгийн сайн байгаа нь л хамгийн их минут л тоглоно. Тэрнээс янз бүрийн тийм нарийн трек бол ахгүй. Хичээх юм уу. Тэгэл угаасаа яг зөвлөгөө. Тийм спорт ивч тэгэл яалч үл хамгийн сайн хамгийн их хичээсэн л тоглох та. Тийм л зөвлөгөө. Миний бодлоор яг тийм цагаа хийдэмий үрэх гэж бити орж ирээр яг зориулаад те бүх юмаа зориулаад хөгжий, суралцъя гэсэн тийм хандлагатай. Тийм байвал яг
ер нь хагсдал алах байхаа л гэж бодож байна. Ер нь цаашдаа юугаар ч явсан ер нь тийм хөгжиж суралцъя гэсэн тийм хандлагатай байвал ер нь бол боломдоо. тийм боломдоо. Зөв болчихоо. Яалтчгүй үнэ тэ бид нар бас ингээд одоо оюутнуудад нэг тем ажиглагдаад байна л да. Нөгөө надад ч гэсэн бас байна. Бүхнийг ингээд зэрэг амжуулчих гал үздэг. Бүх зүйлийг ингээд болгочих гол үздэг. Тэгэхээр энэ бас өөрөө зарим нэг зүйлийг жоохон алдагдуулах, хаягдуулах, мартагдуулах юм бас ажиглагдаж байна. Тэгэхээр яалтчгүй төгөл одоо Тэмүүлэнгийн хэлдгэр бол бас хэрвээ юу байх юм бол сонирхол байвал сонирхлоо ингээд хүсэл энэ хобби сонирхлоо бүрэн дүүрэн зориулаарай гэдэг юм зүйлийг бас хэлж байгаа. За тэгээд хэдвэл манай энэ одоо нэвтрүүлгийг үзсэн танд маш их баярлалаа. Бас та хоёртоо мөн адил маш их баярлалаа. Тэ бид нар бол энэ подкастыг бараг 3-7 хоног хийх төлөвлөлөө. төлөвлөж тэ хэдэн цаг хүлээж энэ бас зүйлийг бодит болгож байна. Тэгэхээр энэ бичлэг ингээд манай сургуулийн санд ингээд үлдэнэ. Магадгүй та хоёр маань төгсөөд 10 жилийн дараа, 20 жилийн дараа, 30 жилийн дараа үзэж тэ бас би ч нэр ингэ байж үлээ гэж бас бодох энэ дурсамжийг бас бүтээх чадчих байхад итгэлтэй байна. За тэгээд та хоёртаа маш их баярлалаа. За тэгээд эрхэм үзэгчтэй манай сонсын суралцсан подкастын маань ээлж дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар хэрэг уулзлаа. Баяртай.